эрдмийн түүчээ тасрашгүй. Өнөд дээдлэгдэх сургуулийн минь суу алдар баларшгүй. Өгөөмөр сэтгэлд багшийн минь оюуны мэдмий дондаршгүй. Өссөн дэвжих шавийн сурах итгэл бууршгүй. Эржид сумадал үзэгний үзүүр хорслогцаар эрен зундамжиг цогж ухааны мэтцээр 35 жилийн эрдмийн хөх тамгыг оюуны мэлбий зэлсэн эрхэмсэг орчих алдрын танхим минь өмнөдгийн ухааны их сургуулаа. Зуунаар он цаг өлдрөвч зөвхөн дүнжих нэгэн өдөр бий. Мянгаар он цаг өлдрөвч мартахын аргагүй эгшин гэж бий. Сайн байцгаана уу хүндлэгдэн гадарших хувьтай Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хүндэт төгсөгчид эрхэм эцэг эхчүүд эрдэмтэн багш нараа Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2015 оны төгсөгчдийн бакалаврын зэрэг энгэрийн тэмдэг олгох хүндэтгэлийн үйлчлэгээ эйкүү гэлгээд бэлэн боллоо. Ингээд та бүхний өмнө өнөөдрийн үйл ажиллагааг хүндэтгэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал академич Чулуундарч. Их соёлын сургуулийн захирал доктор профессор Чулуун Гишиг. Бизнесийн сургуулийн захирал доктор профессор Амар Жаргал. Мэдээлэл харилцаа менежментийн сургуулийн захирал доктор Дэд профессор Буян Дэлгэр. Олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Уланбаяр. Ингээд ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээж өгнө хэмээн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал академич Ноён Чулуундарч таныг хүндэтгэн урья. Энд хурам цугулсан төгсөгч оюутны залуус эрдэмтэн багш нар зочид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж байна. Өнөөдөр энэ эрдмийн баярын гол эзэд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөж байгаа энэ оюутны залуучууд Монголын ирээдүйн болсон энэ шинэ үеийн мэргэжилтүүдтэй Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлт захиргаа нийт эрдэмтэн багш нарын өмнөөс халуун мэндчилгээ төшөөлье. Ер нь бол их сургуулийн диплом гэж юу вэ гэхээ зэрэг арифметик гэж хэлсэн нэг юм үг байдаг. Энэ авиас чадвар хичээл зүтгэлийн нийлбэрийг арифметик гинэ гэж. Өнгөрсөн 4 жил та нар бол авиас чадвараа дайчилж ажилласан, хөгжүүлсэн, хичээл зүтгэл гаргасан ингээд үндсэндээ бас амжилттай төгсөж байна. Өдрийн мэдээг хүргэе. Хүмүүнлэгийн ухааны сургуультай орж ирсэн үе маань өчигдөрхөн мэд санагдах боловч өдгөө 4 жилийн ардаа үлдээн анги хамгаалсан найз нөхөд гэр бүлийнхээ өмнө эрдэмтэн багш нараасаа бакалаврын зэргийн дипломоо ардаа авах мөрчил хэдийн иржээ. Хүний амьдралын хамгийн дурсамжтай нандин жилүүд оюутан наснд тохиодог гэдэг. Өнгөрсөн 4 жилийн иргэн дурсахад маш их зүйлийг сурч мэдэн баяр жаргалтай, дурсамжтай, мөн зарим үед хэцүү хүнд бэрх өдрүүдийг ч гэсэн ардаа үлдээж, сургуультай амжилттай төгсөж байгаадаа туйлын их баяртай байна. Хэдийгээр анги танхимдаа сууж эрдэмтэн багш нарын үнэтэй хичээлийг дахин сонсохгүй, ангийнхантайгаа нэг ширээн зэрэгцэн суухгүй гэж бодохоор гонигтай байгаа хэдий ч хаач хэний ч өмнө нүүр бартан зогсож чадварлаг мэрэгчлэн болно гэж бодохоор сэтгэл үнэхээр догдож баяртай байна. Мэдээж чадварлаг эрдэмтэн багш наргүйгээр бид нар өнөөдрийн амжилтаа харахад хэцүү.
Тиймээс энэхүү танхим цугаа төгсөгч бүрийн хувьд бидний аав ээж, ах эгч, заримдаа бүр сайн найз, зөвлөгч олж исэн Эрдэмтэн багш нартаа баярсан талархснаа илэрхийлж өдрөө анхаарал тавьсан баяр хүргье.